Захимч нэвтрүүлэг эрүүл амьдрал хэсгээрээ үргэлжилж байна. Энэ хэсгтэрээ та бүхэндээ Д аминдимийн талаар одоо хүнснээсээ хэрхэн Д аминдимыг авч болох. За дээрэс нь хамгийн гол нь бол Д аминдимыг нэмэлт бэлтгэлээр хэрэглэхэд тун хэмжээний хувьд ямар зарчмыг баримтлах ёстойн талаар Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны салбар нэгж MHA байгууллагын судлаач Бадам Цэцэг одоо хүрэлцэн ирсэн байна. Танд нэг энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлэгтээ урийн оролцуулсанд баярлалаа. За юуны үнд би бас байгууллага танилцуулъя. За манай байгууллага болохоор 2005 оноос хойш одоо яг Монгол улсыг Монгол хүн дээр Д аминдимийн судалгаа хийж байгаа. Харвардын эрдэм шинжилгээний судалгааны салбар нэгж байгууллага. За манай байгууллагын үүсгэн байгуулагч нь Гамма доктор гээд Харвардын анаахын сургууль, нийгмийн эрүүлэндийн сургуулийн профессор хүн байдаг. Зөв. Танай байгууллага Монголд яг салбар нэгж нь үүсгэн байгуулагчнаас хойш яг Д витаминтай холбоотой нэлээд олон судалгаа хийсэн баг тийм ээ. Ер нь ямар төрлийн судалгаа хийж энэ дээрээсээ дэлгэрүүлээд яриа. За манайх болохоор 2005 оноос хойш хэд хэдэн судалгаа хийсэн. За өмнөөс товч сонирхолтой судалгаануудыг бас танилцуулъя. Бид нар хамгийн анх болохоор 300 олон улсын нэгжээр сүг баяжуулаад за сургуулийн насны хүүхдүүдэд 7-7 хоногийн турш уулгасан. За ингээд ямар үр дүн гарсан бэ гэхлээр эрэгтэй хүүхдүүд 1.1 см-аар өсөөд эмэгтэй хүүхдүүд болохоор 1 см-аар өндөр болж байгаа. За 300 олон улсын өдрийн одоо 300 олон улсын гэж баяжуулсан суулгахад. За тэгэд нэмээд амьсгалын замаар халдварлах өвчнүүдийн одоо эрсдэл 50% буурсан гэсэн үг. Тэгэхээр өвчлөл нь 50% буурсан. За тэгэхээр үүнийхэн дараа бид нар яасан бэхлээр за тэгвэл 300-аар баяжуулахад ийм байдаг юм бол 800 олон улсын гэж бид нар витаминдээ болгол яах юм бэ гэд 6 сарын хугацаанд сургуулийн насны хүүхдүүд сургуулийн насны хүүхдүүдтэй. Тэгэхээр 6 сарын хугацаанд бид нар уулгасан. За ингээд ямар үр дүн гарсан бэ гэхлээр эрэгтэй эмэгтэй айл хүүхдүүд маань 2 см өндөр болсон. За дээрэс нь сүрээгээр өвдөх эрсдэл нь 59%-аар буурсан байна гэж харагдсан. Тэгэхээр энэ бол саад утгаар нөгөө хүний дархлаа тогтолцоог бас дэмжиж өгж байгаа гэдэг зүйл бас гарч иж байгаа хэрэг. Тийм амьсгалын замаар одоо амьсгалын замаар халдвар түвшин авах тэрний эсрэг яг өөр мөц тийм дархлааг дэмждэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол за үүнээс гадна бид бас нөгөө атопийн дерматиттэй холбоотойгоор Д аминдимыг уулгаж үзсэн. За энэ үед болохоор бид нар мянган олон улсын хэмжээр атопийн дерматитыг мянган олон улсын витамин уулгахад атопийн дерматит одоо цаашаа хүндрэл нь буураад эдгэрэлтийн процесс нь сайжраад хурдан идэгсэн байхгүй. Тийм үзүүлэлтэд харагдсан. За тэгэхээр манай үзэгчид бас яг энэ судлаачийн үгээс сонсож байгаа. Тун хэмжээг бол тодорхой хэмжээний өөр хэмжээгээр бол өгж явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас яг энгийн хүн ч гэдэг юм уу хүүхдүүдтэй урьдчилан сэргийлэх байдлаар эсвэл дутмагшилтай үедээ өхийн тулд та бас яг тодорхой хэмжээний судлаач хүний хувьд одоо эрдэм шинжилгээний судалгаа хийж байгаа хүний хувьд ямар зарчмыг баримтлах ёстой гэдгийг. За тэгэхээр Д аминдим байна. Бидний биед байдаг одоо бүх хэс дээр рецептор нь байдаг. Тэгэхээр бидний бүх биеийн одоо эсийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо хоёр их сурвалжаас бид нар Д аминдимыг авах боломжтой. За нэгдүгээрт болохоор байглаасаа нарны гэрлээс авах боломжтой. Хоёрдугаарт хоол хүнсээс авах боломжтой. За тэгэхээр нарны гэрлээс яаж авах вэ гэхлээр манай бас байгууллагын бас судалгаа байгаа л та. За ямар судалгаа вэ гэхлээр энэ дээр гарч иж байна тийм ээ. За энэ дээр яв гэхээр одоо манай Монгол улс маань болохоор экваторын бүсээс нэлээд хойд өргөгт оршдог. За өөрөөр хэлбэл яг Монгол улс яг Улаанбаатар хот маань хойд өргөгийн 48 градусд байрладаг гэсэн. За тэгэхээр энэ шараар харагдсан бүс дээр болохоор амьдарч байгаа хүмүүс арьсаа нарны гэрэлд гарахад бол Д аминдим бол хангалттай сайхан нийлэгч шин гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр манай Монгол болохоор энэ бүсээс дээшээ гараа явцсан байгаа. За тийм ээ. За тэгэхээр бид нар яг энэ дээр бас судалгаа хийж байгаа. За жилийн нөгөө нэг саруудад харьцуулаад за дараагийнхын слайдн дээр за энэ дээр бид нар ямар судалгаа хийсэн бэ гэхээр за Монголынхан бүсийг одоо 3 хувааж авах нь шүү дээ. Улаанбаатар хотоор за тэгээд хойд хэсэг болох Хангаан бүсийн нутгууд, урд хэсэг болох Говийн бүсийн нутгуудаар бид нар Д аминдим байна. Д аминдимын нарны гэрлийн цацрагын Д аминдимыг яг яаж одоо нийлэгжүүлж гэдгийг судалж үзсэн. Удирдлагатай холбоотой тийм бас. Удирдлагатай саруудаар судалсан. За тэгэхээр энэ бүсүүд дээр ямар за тэгэхээр ингэж харах. Одоо энэ дундуур 3 тонны дээгүүр улаан шугам татсан байна шүү дээ. За тийм байна. За энэ улаан шугам тийм байна. Тийм улаан шугам. За энэ улаан шугамд хүрсэн тохиолдолд энэ баг нь график маань улаан шугамд хүрсэн тохиолдолд Д аминдимыг бидний арьсан дотор нарны гэрлийн концентрат маань нийлэгжүүлэх боломжтой гэсэн. Хэрвээ энэ улаан шугамнаас доошоо орсон бол нийлэгжүүлж чадахгүй гэсэн. Одоо бета туяа маань тийм ээ. Яг зөв. UVB туяа тийм. За тэгэхээр за энэ Улаанбаатар хотоор улаан нэг багнуудаар харуулсан байна. За тэгэхээр 4-р сард 4-р сар 4.1 буюу энэ 3 улаан шугамнаас дээшээ гарцсан учраас бид нар 4-р сар Д аминдимыг нийлэгжүүлэх боломжтой гэж харагдав. Гэхдээ энэ дээр нэг юм гарч ирэх бах тий. Жишээлбэл одоо ингээд 4 сард өгч чинь 4-р сард энэ чинь нөгөө биеийн одоо ойролцоогоор нэг 40% ил гарсан байх хэрэгтэй гэж үзээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол бас 4 сард шорт боловлогтой
одоо бас яг гадуур явж байхад бол бас тохиромжгүй өдрөл тийм ээ. Тэгэхээр бол яг нөгөө уур амьсгалаасаа холбоотой нарны тусгал нь энэ сард UVB туяам нь эргээд нийлэгч боломжтой хэдий ч гэсэн магадгүй яг энэ хувцлалтаас хамаарат нийлэгжүүлэх нь хэрэг байдаг юм бол энэ тал бас өөр гарч ирэх бах тий. Тийм. Тэгэхээр хувц өмссөн тохиол бид нар чинь арьсаа наранд гаргаж чадахгүй учраас D витамин нийлэгчихгүй гэсэн үг байна. Тэгэхээр зүгээр яг байгалийнх нь одоо тий нарны тусгаараа бол боломжтой байгаа шүү дээ. Боловч бидний цаг агаараас хамаарат бид нар нийлэгжүүлэх боломжгүй байна. За тэгээд дараа нь 6 сард баг нийлэгжүүлэх гүтэй байгааз яг 3 дээр ирсэн. Яг одоо шорт бодуудагт явдаг үйл дээр тий. Тэгээд манай Монголын нөхцөлд чинь 7 сар чинь бас борооны үйлрэл болчихж байгаа тий. Тэгэхээр 7 сард хэрвээ үйлэрхэг байх юм бол бид нар бас нийлэгжүүлж чадахгүй. Яг бүтэн сайн нар гарч иж бид нар өөрсдөө бас ингээд бие арьсаа ил гаргаж иж бид нар яг D-витаминыг нийлэгжүүлэх боломжтой гэж харж байгаа Улаанбаатар хотод. За тэгвэл хөвсгөлтэй хойд хангаан бүсийн нутгаар яг хөвсгөл дээр жишээ авахад бол 7 сард бүр ингээд нартай 7 сар байсан ч гэсэн 3.1 буюу тий шугнаас доор гараад шүү дээ. Тэгэхээр бид нар наранд гараад ч D-витаминыг нийлэгжүүлж чадахгүй гэсэн байх нь. Харин говийн бүсийн нутгаар бас азтай тий. Яг 4.9 буюу бас айгүй сайн нийлэгжүүлэх боломжтой байна. Говьд байгаа хүмүүс бол одоо яг энэ 7 дугаар сард бол маш сайн нийлэгж авах боломжтой байна. Суурь нөхцөл боломжтой тийм. За гэхдээ бас зарим хүмүүс ингэж асуудаг байхгүй. За тэгвэл бид нар 7 сартаа бид нар айгүй сайхан тий нарны гэрлэр D-витамин авчих юм бол бид нар өвлжингөө сайхан витамин D-тэй байх юм шүү. Нэмэлтээр авах хэрэггүй юм шүү гэж асуудаг байхгүй. Нэг үрлүүд одоо нөөцөлтгүй гэдэг асуудал эндээс гарч ирнэ тийм ээ. Хүмүүс бол бас нөгөө зундаа би наран зөндөө явцсан юм чинь D-витаминыг одоо бие махбодтой нийлэгжүүлсэн нөөцөлдсөн гэж бас их ойлгодог. За яг энэ дээр мэрэгжлийн судлаачийн үнд бас тайлбар өгөөч. За тэгэхээр D-витамин хагас задралын хугацаа бидний тэгээ цусндаа хагас задралын хугацаа 14 хоног тий дунджаар 14 хоног байдаг. За тэгэхээр яг хөө ихлээр 7 сар цайхан авсан витамин ч яг 8 сарын сүүл гэхэд аль хэзээний задраад алга болцсон байна шүү дээ. Тэгэхээр бидний цус нь 100 ингээд сайхан нараар авсан витамин D-г бид нар яаж сайхан цусандаа ингээд байнгын тогтмол төвшөнд авч явах гэхээр бид нар нэмэлтээр заавал одоо бэлтгэл хэрэглэх шаардлагатай болох нь. Яагаад бэлтгэл гэдэг байгаа юм? Түрүү хоол хүнсээр боломжтой гэж ярьсан шүү дээ. За гэтэл яг манай Монголын нөхцөлд идэж байгаа хоол хүнсээр бид нар бол хангалттай витамин D чадахгүй. Энэ хоолн дээр хэдүүлээ бас би нэг товчхон тайлбар хэлж өгье те. За энэ сонгож авсан 5 төрлийн хүнс маань D-витамин агуулмж бол одоо хамгийн өндөртэй хүнсүүдийг бид нар тодорхой хэмжээнд сонгож авсан байгаа. За тэгэхээр энэ дээр бол за яргаа загас буюу одоо салмон яргаа загас маань болохоор 100 грамда 500 олон улсын нэгж одоо D-витаминыг агуулж яддаг байна. Тэгэхээр өдөрт 100 грамм яргаа загас хэрвээ та иддэг бол энэ таны өдөрт авах одоо нормал авах ёстой хэмжээний нэг 83%-ийг бол авч яддаг байна. За 100 грамм тунаа загас маань болохоор бол 100 граммда 150 олон улсын нэгж энэ маань болохоор таны өдөрт авах одоо хэмжээний 25% эзэлдэг байна. За тэгэхээр та яг тунаа загаснаас жишээлбэл өдрийнхөө витамин D-гийн хэмжээг авъя гэж үзэх юм бол 400 г тунаа загас идчихээж одоо D-витамин өдрийн хоногийн одоо хэмжээгээ бол авч явах нь. За энэтэй адилхан ингээд илгэний ингээс авах агуулмж. За өндгөн дээр бас тайлбар өгье. За жишээлбэл өндгөн дээр жишээлбэл ярих юм бол 100 г-д бол 40 олон улсын нэгж агуулж байна. Тэгэхээр ер нь бол өндгөр зүрлээд гэх юм бол нэг 12-оос 13 ширхэг өндөг идчихээж одоо өдрийн нормалын хэмжээгээ бид нар D-витаминаас авах ийм боломжуудтай. За бусад улсуудад бол бас хүнсүүдэд бол баяжуулж өгдөг. Энэ дээр бол жишээлбэл баяжуулсан бяцлагийн жишээг тавьж өгсөн байна. За бяцлагийг баяжуулж өгснөөрөө ер нь бол 100 грамда 20 олон улсын нэгжийг агуулж өгсөн байдаг. За энэ нь бол ойролцоогоор хоногийн авах ёстой хэмжээний 30% 3%-ийг бол агуулж байгаа ийм үзүүлэлтүүд бол гарагдаж байна. За тэгэхээр энэ дээрээс бол хэдүүлээ ингээ яхад бол D-витамин бол тодорхой хэмжээний хүнсэнд бол байна. Гэхдээ яг өдөр болгон авахд одоо тун агуулмжийн хувьд бол яг энэ тайлбарсан жишээн дээр бол нэлээд бага байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээрээс тэгвэл ямар арга замаар бид нар D-витамин хоногийн хэмжээнүүдээ нөхөж авах боломжууд байна. За яг магадгүй энэ нэг 100 грамуудаа идчихэж болно тий. Дутаад нь шүү дээ. Тэгэхээр ямар байдлаар нөхөх вэ гэдэг ийм арга замууд байдгийг. За зөв. Тэгэхээр манай Монголын нөхцөлд болохоор бид нар нэмэлтээр заавал D-витамин уух шаардлага, бэлтгэлийн уух шаардлагатай болж байгаа. За үүнээс гадна одоо манай байгууллага 2016 онд Harvard-ийн Radcliffe Institute дээр яг дэлхийн одоо хүнс баяжуулалтын экспертүүд болон манай Монголын шийдвэр гаргагчдын одоо баг одоо
нийлээд семинар зохион байгуулсан хүнс баяжуулалтын туршлага гэсэн. За тэгээд энд одоо семинарт оролцсон багийнхан маань буцаж хурж ирээд Монгол улсад тэг хүнс баяжуулах юм хуулийг санаачлаад улсын хурлд өргөн барьсан байгаа. За одоо болохоор энэ хууль маань улсын хурлаар хэлэлцэгдэх шатандаа явагдаж байгаа гэсэн. За жишээ авъя л та. Одоо 1930-аад онд болохоор Америкийн нэгдсэн улс болохоор сүүгээ тий даймн дэмээр баяжуулаад эхэлчихсэн. Тэгэхээр бүр 1930 онд ч тий. Тэгэхэд манайх одоо хүртэл тий хоол хүнсээ бол баяжуулж эхлэегүй байгаа. Тийм учраас бид нар одоо анхдагчаар энэ хуулийг санаачлаад одоо цаашлаад батлагдаад одоо хэрэгжих шатандаа явна гэсэн. Тийм бол одоо энэ хүнсүүд баяжигдаад ирэх боломжууд бас нэгтгэх нь шүү дээ. Тийм. За тэгэхээр ер нь ямар хүнсийг баяжуулах боломжтой байдгийг. За сүү бол баяжих боломжтой байдаг юм байна. За сүүг баяжуулах боломжтой. За манайх ч йодо баяжуулсан байгаа шүү дээ. Давсаа йодоор баяжуулсан байгаа. Сая давсыг баяжуулж байна. За мөн тосыг баяжуулах боломжтой. Тэ? Бас гурилыг баяжуулах боломжтой тийм. Гурилын гурилыг. За тэгэхээр гурилыг баяжуулснаар яг гурилаар хийсэн бүх бүтээгдэхүүнүүд чинь бас баяжигдсан байна гэсэн үг хана шүү дээ. Одоо жишээ нь гурилаар хийсэн талах боо тэ тэр чинь бүгдээрээ баяжигдаад явна гэсэн үг. За тэгэхээр ер нь одоо нийгэмд бол хүмүүсийн хэрэглээний дунд бол маш өндөр тунгаан 50 мянгатай 100 мянган улсын нэгжээр тариулах ч гэдэг юм ийм аргаар бол бас дэм хэрэглээд. Тэгэхээр энэ ер нь хэр зүг байдгийг. Хэр ер нь эрүүл мэндэд үр ашигтай юу эсвэл хор хөнөөлтэй юу? Айгүй чухал асуулт тавилаа. За манай лаборатори дээр ямар тохиолдол гарсан бэ гэхээр өөр газар тариа хэлчихэд ирсэн хэд хэд хүмүүс үрж шинжилгээ өгж байгаа. За тэгээд тариагаа хийлэгчэд баг 3 сарын дараа ирж байгаа байхгүй 3-4 сарын дараа ирж шинжилгээ өгөхөд цусндах ДМ хэмжээ баг аюул өндөр түвш игдсэн байгаа байхгүй. Нөгөө хордлохын түвшинд. Тий, хордлохын түвшиндээ ирцэн орж ирж байгаа. Тэгэхээр эн чинь хагас задралын хугацаа 14 хоног байтал баг 3-4 сарын дараа ирэхэд тийм өндөр тунгаар байна гэдэг чинь ердөөсөө гинт өндөр тунгаар цохилтын тийм тунгаар тариулж ерөөсөө болохгүй амь насанд аюултай гэсэн үг байна. Зөв. Тэрэн дээр айгүй иргэд бас өөртөө айгүй сайн зөв газраас мэдээлэл авах хэрэгтэй. Нэг хэн нэгэн хүнээс сонсоод за байн ууж ах чинь айгүй хэцүү те хүндрэлтэй мартаад байна гэх мөчлөө. Нэг хүмүүс очиод тариулчих ямар гэж бас болохгүй. Тэн чинь буцаагаад одоо бөөр мөр те бусад дотор эрхтнүүд чинь болохоор эмгэг өөрчлөлтөд авчрах одоо эрсдэлтэй байгаа. За тэгэхээр бол өнөөдөр судлаач Бадам цэцгийн одоо бид хоёрын ярилцлагаар бол манай үзэгчд маань ДМ-ийн тунг бол төдийлөн одоо дор мэдэн хэрэгжилж болохгүй маань хэрэглэхийн тулд бол зайлшгүй шинжилгээ өгөөд өөрийнх нь төвшин эрүүл мэндийн байдлаа үнэлүүлж ээж хувь хүн өөртөө тохирсон тун хэмжээг бол хэрэглэх нь чухал юм а гэдэг мэдээллийг бол судалгааны үндсэлтэйгээр өглөө. За тэгээд бидний урилгыг хүрэлцэн ирсэн танд бол маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсан бас баярлалаа.